13 настай байсан. Тэгэхэд миний нөгөө 6 дахь мэдрэггүй гэж байдсан шүү дээ. За. Тэр зүйл надад бол орж ирсэн байд. Яагаад би ингэ бүүт холбогдсон гэхээр хүнтэй видео кол хийхлээр ярьсан хүн болгон чиний ард эмэгтэй хүн байна. Юу эмэгтэй хүн гэдэг бас ерөөсөө ганц асуулт. Тэгээд ээж мэж ингэ шалгаад ингэ ярингууд нэрээсээ ардууч хүн сүтгэнээ явчлаа шүү гэд. Нохоо шиг. Тэгээд би ч цонхоо дараа ингээд хахад зүг зүгээр ингээд талхаад бүх дийдсэн толгоонд шумжчихсан нэг юм ингээд маш хурдан хугацаанд ингээд яваад. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Сайн байцгаана үзэгчтэй. Өстө 4 season 2-ийн эхэлж байна. За бид бүхэн та нарын мэдэж байгаачлан аимшиг юм ярьдаг. Бодтой болсон түүхийг зочинтой өөртөө авчираад ингээд би гоё та нарт ингээ гоё түүхийг сонсгодог юм сууг байгаа. За өнөөдрийн зочноор хин ирсэн мөлий. За нэг мөнхөл гэдэг Тэмүүлэн гэдэг харилцаа даатай байна. За өнөөдөр өөртөө тохиолдсон эсвэл өрөөлд тохиолдсон ямар сэдвийг хөндөж надтай ярих гэж байна. За энэ бол яг өөр тохиолдсон яг тэр бодит болоод байгаа зүйлсийг танаа нэвтрүүлгээр дамжуулж одоо ярих маш хүсэлтэй байгаа угаасаа. Тим зорилготой л одоо ирлээ бүр зорж. За нэг юм хэлэхэд ингэсэн байгаа. Би нэг жоохон тайлбар хийчтэй. Season 1 дээр бид нар дөнгөж эхэлжсэн учраас магадгүй зүгээр хүмүүсээ орсон хүмүүсээ бол шүүмжилж байгаа юм биш. Жоохон юм нөгөө юу ярихыг мэдэхгүй гэсэн үг те. Жоохон төсөөлөл муу. Тэгээд оролцооч гэж хүсэл тавиад явсан. Энэ удаад болохоор бид нар илүү шүүлтүүртэй бөгөөд илүү их гоё түүхүүдтэй, илүү их аимшигтай үнэхээр яг болсон юмудаа яриа гэсэн чи хүсэлтэй хүмүүсийг урьж оруулсан. Тэгэхээр та өөрөө холбогдож бас орсон те. За тэгвэл шууд яриандаа орё. За эхний түүх би одоо ингээд 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. За ингээд хамгийн анхны түүх гэвэл одоо би 13 настай байсан. Тэгэхэд миний нөгөө 6 дахь мэдрэггүй гэж байдсан шүү дээ. За тэр зүйл надад бол орж ирсэн байт. Яаж гэхээр ээж нөгөө тамхинд явуулаад өвөл. Тамхинд явуулахад би тамхид түүц рүү гүйж хахад ногоон өнгийн лада машин харж ирсэн. Тэгээд яг тэрхэн зур би энэ лада машиныг хаана нарлаа. Одоо би ингээд халтарж унаад улаан болтойтой их намайг татдаг даа гэд би маш хурдан хугацаанд бодгоор бодолд ороод ирж байгаа. Тэгээд хойшоос савж унжаа улаан болтойтой их намайг татж байгаа. Би тэр бол хэдэн өдөр бодсон. Тэгээд ганц хойш энүүгээрс зогсоогүй. Энэ нөгөө болох байгаа муу процессыг амар мэдэрдэг ерөөсөө. Машин дээр одоо би 3 даваар их гэж мэдэрч байсан. Хүүхд өвдөх жоход тэр процессыг хүртэл мэдэрч байсан. Хүүхд маань одоо нэг эвгүй хөдөлгөөн ангууд за энэ дараа нь одоо биеийн мууддаг та. Тэгэхэд яг биеийн муудна ажилласаа гарахаа уртл би 4 удаа мэдэрч байсан. Хизээ энэ зөөгч энийг унгаалаа. Энэ дараа нь хэрэлцдэг та. Тэгэхэд би наасаас гардаг та гэл яг л тэр процессыг. Ер нь бол муу зүйлийг төрүүлж өөрсдөөс мэдрээд яадаг хэрнээ тэрийг өөрөө удирдах чадах хүүхд ингээд яваад авчихдаг ерөөсөө. нөгөө Final Destination гэх кино ер нь ойлгосон. Тий. Тэр чинь нөгөө тухайн болох гэж байгаа амар ослоод болоод байдаг шүү дээ. Тэрийг төрүүлж хараад байдаг шүү дээ. Тий. Ер нь бол 6 дахь мэдрэггүй гэдэг чи одоо баг тэр болж таарад. Яг л хүний нөгөө яг нөгөө болох байгаа процессыг төрүүлж мэдэрдэг. Сайн муу. Гэтэ миний болохоор мууг давмгаалж илүү муу болох гэж байгаа зүн совинг мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийг дагаад нөгөө 3 дахь мм хагас нээлт 3 мм те. Тэгээ бүтэн нэгдэг хагас нээлттэй. Хагас нээлттэй тэр одоо нөгөө сүнс ямарваа нэгэн зүйл харах одоо жишээлбэл тэр одоо хамгийн анх би чинь бас нэг 14 дээсэн юм одоо гадаа тоглож исэн чинь 69-ний дотор нэг жолоож авахгүй юм хараа суугаад байна ингээл. Би хүүхдээс болохоор бишүүргээл тоглож байгаа. Ингээд дахиад нэг харч нөгөө ах байдгүй. Зур хоосон сандлын доторх нь харагдаж байгаа. Гişгэн боломжтой гэрэлтүүл